Шалом. Тэг хамтдаа чимээгүй цагаа хийцгээе. Өнөөдрийн сэдэв болохоор хандлага гинэ. 1-р Тесалоник 5:16-аас 18. Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир. Бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн гэж хамтдаа залбираад эхэлцгээе. Эзэн минь ээ, тэгээд таньда талархаж байна энэ өдрийн төлөө. Тэгээд ариун сүнсээ бид таныг энэ газар урьж байна. Тэгээд таны үгийг уншиж байхад таны илчлэлт ойлголт бидний дээр байх болтугай. Таны үг биднийг өөрчлөн сад залруулах болтугай гэж залбирч байна. Амен. Дасгалжуулагчийн хувьд бидэнд өөдрөг сайхан өдөр байхад буруу хөл дээр боссон мэт таагүй өдрүүд ч ирдэг. Заримдаа та ялалт байгуулдаг, заримдаа ялагддаг. Би хожигдлоос хожил илүү дуртай. Олон хожигдохороо бид гутардаг. Тэгвэл амьдрал хэрхэн баяр хөөрөө хадгалсаар байх вэ? Дээр хичлэл дээр хэлсэнчлэн Библиэд гайхалтай хариултууд бий. Эдгээр ишлэлүүдэд баяр хөөртэй амьдралын талаар чиглүүлэг өгсөн 3 учир шалтгааныг заасан нэг утга байна. Эхнийх нь үргэлж баяртай байх талаар юм. Энэ нь зөвхөн тушаал бус. Харин бүхэл нөхцөл байдал баяр хөөртэй байх шалтгаанаа олохыг уриалж байна. Хүслээ удирдах, харин сэтгэл хөдлөлөө араас нь дагуул. Хоёр дахь нь тасалтгүй залбирах талаар юм. Хэрвээ та үүнийг нухацтай хүлээж авбал та унтахгүй, идэхгүй, бас хичээл хийхгүй гэсэн үг үү? Гэхдээ Паул яг ингэж хэлээгүй байхаа. Гол санаа нь залбирах тохиромжгүй, залбирал хүчгүйдэх тийм нөхцөл гэж байдаггүй хэлсэн байж таарна. 3 дугаарт бүх зүйл талархлаа илэрхийл гэсэн. Бүх зүйлийн төлөө бус, харин бүх зүйлд. Энэ нь бүх нөхцөл байдалд эзэн талархах хэрэгтэй ба ямар ч нөхцөл баяр хөөртэй талархах хандлагыг бий болгоно гэсэн үг. Энэ бол Христ дотор танаас хүсдэг Бурхны хүсэл билээ. Таныг баяр хөөртэй байхад их эзэн тантай нэгддэг ба таныг залбирах үед тантай нийлж, таныг түүнд талархах үед таныг өрөөдөг. Тэр тантай хамгийн ойр дотно хувийн харилцаа бий болохыг хүсдэг бөгөөд эдгээр зүйлс нь тэрхүү харилцааг улам гүн гүнзгий болгож өгдөг гэдгийг мэддэг. Та тэмцээндээ бэлтгэж байхдаа баярлан хөөрч залбирч талархаарай. Энэ бүхнийг хийснээр таны амьдрал дахь Бурхны хүслийг гүйцэлдүүлж буй хэрэг билээ. Дуулал 31-р бүлэг. Эзэн, таны дотор би хорогдсон, намайг хизээч ичхүүрт бүү унгаач. Зөв шударгаараа намайг авраач. Сонор юугаа над руу хандуулан намайг хурдан авраач. Миний хорогдох хад намайг аврах хүчрхэг бэхлэлт минь болооч. Учир нь та миний хад бат цайз минь билээ. Нэрийнхээ төлөө та намайг удирдаач хөтлөөч. Тэдний надад нууцаар тавьсан торноос намайг гаргаач. Учир нь та миний хамгаалалт болоо. Таны гарт би сүнсээ даатгана. Үнний бурхан эзэн та намайг зөөлсөн. Хуурмаг хоосон шүтээнүүдийг хүндэтгэгсдийг би үзэн ядна. Харин би эзэнд итгэдэг. Хайр инрэлд тань би баясан баярлах болоо. Учир нь та зүдүүрийг минь харсан. Та сэтгэлийн минь зовлон шаналн мэдсэн. Та намайг дайсны гарт тушаагаагүй. Та хөлийг минь уудам газар тавьсан билээ. Филиппо 2:14-өөс 18. Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээе. Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзсан хажууд үеийнхний дотор Бурхны өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм. Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий зүдэж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайлгах болно. Би дахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл ба асгагдсан ч баярлаж та бүхэнтэй баярлан хөөрнө. Үүнчлэн та нарч баярлаж надтай баярлан хөөрөөрэй. 1-р Тесалоник 5:15-аас 22. Хинч хин нэгний муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биенээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө, иш үзүүлэлгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга. Сайнаас зуур. Ёр муугийн аливаа хэлбэрийг цээрлээ гэж. Амен. Хамтдаа бүгдээрээ
залбирцгаая. Баярлалаа аваа. Тэгээд энэ үгийн төлөө таньда талархаж байна. Тэгээд таны үгэнд хэлэхдээ бүх зүйл талархах, бүх зүйл тасралтгүй залбир гэсэн. Тэгээд бид ямар ч нөхцөл байдал тань руу хандан залбирдаг. Танд талархлыг өргөдөг байхыг хүсэж байна. Тэгээд биднийг та өөрчлөөч. Бидний залруулаарай эзэн минь. Тэгээд баяр хөөртэй үедээч хэцүү үедээч эзэн минь бид танд талархлыг өргөдөг, тань руу хандан залбирдаг байхыг хүсэж байна. Тэгээд таны үг биднийг өөрчлөх болтугай. Амен. Амен. Бурхан ивэг.